Миндийн яамных нь харьяа эмнэлэг дээр ирсэн байна. За тэгээд энэ болохоор улсын эмнэлэг гэсэн үг. Тэгээд нэгэнд Тайванд ирээд Тайван угаасаа одоо эрүүл мэндийн чиглэлээр бас тодорхой хэмжээнд одоо дээгүүр бичигддэг улс орнуудын нэг тэгээд эрүүл мэндийн аялал жуулчлалыг ч гэсэн хөгжүүлж байгаа улсын хувьд нэгэнт ирсэн юм чинь бас эрүүл мэндийн байгууллагаар нь ороод үйлчлэг нь ямар байдгийг хэр ойлгомжтой юм гээд тэмхүү зүйлүүдийг танилцгаад ирсэн байна. Тэгээд ерөнхийдөө угаасаа миний хувьд яг зүгээр энэ эмнэлэг дээр ороод зүгээр ерөнхий үзлэг аваад эмчийн зөвлөгөө авахд ямар байдаг тэр процессыг яг өөрөө туршиж үзгээд явж байна. Тэгээд ямар ч тач эмнэлгээр ороод good morning. How can I help you? I'm here just for a regular checkup and like doctor's advice. And what should I do? Where should I go? And what should I fill in? Yeah, sure. So is that your first time come to the hospital? Yeah. Okay, so I think that we need to the first the visitor registration center, to do some information fill and also fill up your medical history. За юу юм бэ? Ороод юу бүглэх юм байна ямар ч тач би зүгээр нөгөө ерөнхий үзлэгт орох гээд ирсэн байгаа. Тэгээд хэлсэн чинь ийм цаас өгж ин тэгээ энэ төр ингээ юмаа бүглөөд нөгөө биеийнхаа байдлын бас нөгөө ямар шинж тэмдэг илэрч байгаа. Яагаад ирснийгаа ингээ бүглэх юм байна л да. Тэгээд энийгээ бүглэнгүүт нь эмчтэй оруулаад цаг төгсчтэй юм шиг байна. Тэгээд ямар ч тач энийгээ бүглчихэд тэгээд дараа нь яхахыг харъя. Энэ эмнэлгийн тухай товч танилцуулах юм бол 1972 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа. Эмнэлгийн онцлог үйл ажиллагаанууд гэвэл өөрсдийн эмийн сандаа уламжлалт эм тангаа бэлтгэж хийдэм байлээ. Энэ нь 2000 гаруй жилийн өмнөөс уламжилж ирсэн ангаах ухааны нэг чиглэл учраас миний хувьд бас эндээс тан авсан байгаа. Мөн энэ эмийн сан нь өвчтний авах эмийн баркодыг уншуулж хаана байгааг хялбархан олох ухаалаг системийг шийдэж өгснөөр хүмүүст цаг алдалгүй түргэн шурхаа үйлчилдэг. Эмчилгээний тоног төхөөрөмжүүддээ сүүлийн үеийн дэвшилтэт технологиг ашиглаж байгаагийн нэг жишээ нь дүрс онцлогооны аппаратууд нь. Эдгээр төхөөрөмжийг зөвхөн англи, хятад гэлтгүй олон хэл дээр зааврыг нь солих боломжтой байдаг учраас гадаадын өвчтнүүдэд үйлчлэгээ үзүүлэхэд хялбар байдаг. Сэргээн засах эмчилгээндээ ухаалаг робот ашиглаж байгаа нь таалагдсан. Тухайн хүний гэмтэл, бэртэл ямар төвшөнд байгааг мэдэрч түүнд нь таарсан дасгал хөдөлгөөнийг өвчтөнд сонирхолтой байдлаар хийлгэдэм байлээ. Энэ эмнэлэг нь өөрсдийн харьяа олон улсын эрүүл мэндийн сургалтын төвтэй бөгөөд 2002 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ төвөөрөө дамжуулан бусад улс орны эрүүл мэндийн салбарын ажилтнуудын дунд солилцоо, сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Энэхүү туршлага судлах солилцооны хөтөлбөрүүдэд Монголоос ч бас олон эмч оролцдог. За мөн Монголын эмнэлгүүдтэй хамтын ажиллагаатай байд юм байлээ. Тэгээд энэ төвийн захирал нь бидэнд товч танилцуулга хүргэсэн. On behalf of Taipei Hospital and also Taiwan International Healthcare Training Center, it's our honor to have our cooperation with Mongolia since 2003. And since then, we have more than 400 Mongolian medical professionals coming to Taiwan for medical training and also learn some knowledge from Taiwan. And it's our honor to have so many Mongolian friends. And we are looking forward that in the future we can have more and more exchanges and cooperation in the future. Thank you. За би сая нөгөө үзлэгтээ орох гээд цагаа аваад хүлээж их хоорондоо сая надад тусалж исэн эмэгтэй маань ийм нөгөө нэг үзлэгийн одоо юу гэдэг багц шинжилгээнүүдийг танилцуулж байна. За би сая нөгөө үзлэгтээ орох гээд цагаа аваад хүлээж их хоорондоо сая надад тусалж исэн эмэгтэй маань ийм нөгөө нэг үзлэгийн одоо юу гэдэг багц шинжилгээнүүдийг танилцуулж байна. Тэг ер нь ийшээ энэ эмнэлэгт бас нөгөө монголчууд айгүй их ирж энэ багц шинжилгээнүүд нь хамрагддсан байна. Тэгээ бүр монголчууд ирдэг болохоор ингээ монгол хэлээр гаргацсан надад энэ стойк таалагдлаа. Тэгээд ийм дөрвөн өөр төрлийн шинжилгээтэй ингээ харж агаад яг өөртөө хэрэгтэй байгаа шинжилгээнүүдийг өгөөд үнийн хувьд өөрөөр тэгээд өөрийнхөө биеийн онцлог яг юугаа илрүүл шинжилүүлмээр байгаагаад харж агаад энтэй танилцж агаад юм шинжилгээнд хамрагдах боломжтой байна. Гэхдээ миний хувьд бол өнөөдөр хамрагдахгүй ямар ч тач танилцаад монгол хэлээр бэлтгэсэн дэ монголчууд ирвэл энийг бас танилцуулдаг гэсэн. Тэгээд хэрвээ энэ шинжилгээгээр яг ирээд зорио Тайван руу ирэх гэж байгаа бол яг ямар виз тэ мэдүүлэх вэ? Юу шаардлагатай вэ гэдэг тэрийг нь хүртэл ингээ бэлдээд өгсөн байт юм. Тэгээд юунда монголчуудад танилцуулдаг.
Эмчтэйгээ уулзаад өөрийнхөө хувьд ерөнхийдөө зөвлөгөөнүүдийг авсан. За энэ имлэг нь бас гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ тасгаар нь ороод хөлийн тавхай зөв хэлбэртэй байна уу үгүй юу гэдгийг бас онцлуулах боломжтой мэлээ. Энд харагдаж байгаа энэ төхөөрөмж дээр гიშгээд тавхайн бүтц ямар байгааг нь маш дэлгэрэнгүй харуулад өгчдөг. За тэгээд хэрвээ өөрчлөлт орсон байх юм бол энэ имлэгээс нь гаргадаг хэлбэр засах улавчийг нь мөн авч хэрэглэх боломжтой мэлээ. Орчин үеийн эмчилгээг уламжлалтай хослуулдаг гэд хэлжсэнчлэн уламжлалт тасгаар нь бас орж танилцсан. Миний хувьд зүү тавиулаад хүзүүгээ дургуулахын өмнө нэлээд айжсэн ч гэсэн яг тавиулсны дараа л үнэхээр эрч хүчтэй болсон. Thank you. Яа энэ бүр амар гоё л нөгөө ингээд хүзүүгээ яг дургуулаад миний өстө хүзүү драг гэж дургууллаа. Гэтэ ингээд би амар өвддөг болов гэсэн чинь ерөөсөө өвдөхгүй. Тэгээд яг ингээд эргүүлчингүүтээ амар гоё өөрөө ингээд тийм сэргсэн мэдрэмж авчт юм байна. Ерөөсөө өвдсөн юм, өвдөх юм бол байдгүй юм. Би амар айдаг байхгүй ингээд манай найзууд энэ ингээд толгойг чинь дургаад, хүзүүг чинь дургаад үе гэдэг. Тэгээд би ер нь айгуу айдаг. Яг ингээд гоё биес бол тавьж чаад эргүүлсэн чинь ер нь айгуу гоё болчлаа. Тийм сэргсэн мэдрэмж авчлаа. За Тайваны одоо эрүүл мэндийн яамны харьяа одоо Тайпей хот дахь энэ эмнэлэгт нь ирээд ерөнхийдөө ерөнхий үйлчлэгээ аваад эмчээс жоон зөвлөгөө аваад тэгээ нэг өвчин намдаах юм ямар тач аваад үзчихлээ. Тэгээд миний хувьд бол амар тэмцвэртэй шинжилгээ энэ төр олох гэж ирээгүй. Зүгээр ер нь нэгэнт Тайванд ирсэн эмч эмнэлгээр нь ороод гарын үйлчлэгээ нь яаж явагддгийг хэр цэвэрхэн цэгцтэй ойлгомжтой байд ингээд ерөнхийдөө энэ эрүүл мэндийн үйлчлэгээд нь танилцлаа. Тэгээд яг хөө ингээд сая хүлээж явах хоорондоо энэ төр нөгөө одоо хүлээлгийн өрөө мөрөнд нь суугаад ингээд коридорыг харахад бол айгүй тийм нэг нэмлэгт байгаа төгшөөртэй мэдрэмжгүй тийм айгүй тийм тухтай тийм тайван сайхан мэдрэмж аваад тэгээд маш цэвэрхэн юм байна. Тэгээд энэ ч нөгөө нэг юу ийм сайн дурын ажилтнууд айгүй их байд юм байна. Дөнгөж хаалгаар орж ирэнгүүт сайн дурын ажилтнууд нь ирээл одоо гадаад хүн гэдгийг шууд мэдээл англиар яриад яаж туслах уу инкүү гэж чиглүүлээд өгчт нь маш таалагдлаа. Тэгээд тэр дундаа энэ сайн дурын ажилтнууд нь юу байгаа нь хөвчлөг өгшин одоо жоохон өндөр настай тэтгэврийн насны хүмүүс байгаа нь бас маш сонирхолтой санагдлаа. Тэгээд тэд нар ингээд чөлөө цагаараа боломжоор хүсэн цагаараа ирээд ажиллаж тийм шиг байна. Тэгээд маш ингээд үйлчлээ чиглүүлээд маш сэтгэлээсээ ажиллаж байгаа нь үнэхээр таалагдлаа. Тэгээд ер нь бол Тайваны эмнэлгээр явхад бол нэг тийм ойлгомжгүй байсан зүйл гарсангүй. Тэгээд хөрхөн ямар ч тач бас нэг энэ улсад ирснийх эрүүл мэндийн үйлчлэгээтэй танилцчаад явж байгаадаа баяртай байна. Ингээд Тайпей хот дахь улсын эмнэлэгтэй танилцсны дараа улсын болон хувийн эмнэлгийг харьцуулж үзэх зорилгоор 1978 онд үүсгэн байгуулагдаад өнөөдөр 7 салбартай болж өргөгдсөн Тайваны хамгийн том хувийн эмнэлгээр мөн орж танилцсан байгаа. За бид хоёр яг одоо Тайваны хамгийн том гэж хэлж болохоос яг хувийн эмнэлэг дээр нэрээд байна. Энэний эмнэлгийн нэр нь болохоор Чанган эмнэлэг гэж одоо энэ Чанган гэдэг хүний нэрэмжит ийм эмнэлэг юм байлээ. Тэгээд Тайванда ер нь нэлээд олон бас салбартай. За тэгээд яг одоо бид хоёр болохоор нисэх онгоцныхын буудлын дээр ойролцоох эмнэлэгийн салбар дээр нэрээд байгаа. Тэгээд нисэх онгоцны буудлын метроны шугамаасаа ингээд хэдхэн ганц буудлын зайтай тэгээд шууд нөгөө метроны шугамаасаа ингээд энэ гүрээр дамжаад шууд эмнэлэг рүүгээ орчдөг маш таалагдлаа. За тэгээд дээрэс нь энэ эмнэлэг дээр ер нь бол айгүй олон одоо маш олон улсаас тийм хүмүүс зорж ирж үйлчлэгээ авдаг ийм эмнэлэг байгаа. За тэгээд гоо сайхны одоо гоо сайхны эмнэлгийн үйлчлэгээ гоо сайхны чиглэлээрээ бас алдартай. За мөн одоо элэг шилжүүлэн суулгах мэс заслын одоо мэс заслыг хийдэг. За тэгээд энэ эмнэлэг дээр элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгэхээр одоо нэг амжилттай болсон хувь нь ер нь бол одоо Америк, Япон гэх зэрэг одоо өндөр хөгжилтэй улсуудтай харьцуулахад бас маш өндөртөө ордог ийм онцлогтой эмнэлэг юм байна. Тэгээд эмнэлэг рүүгээ орж үзэх гэж байна. За тэгээд орж үзье. Ингээд хүмүүс нь шууд метроны шугамаасаа дамжаад эмнэлэг рүүгээ орчдөг юм байна. Эмнэлэг маань болохоор 3000 гаруй одоо нөгөө хэвтэн эмчилүүлэх одоо ортой гэсэн тэгэхээр ер нь бол хамгийн том гэж болох үс хувийн эмнэлэг юм байлээ. аялал хийж энэ эмнэлгийг зорж ирэхээр бол мөн л эмчилгээний виз мэдүүлж ирнэ. За тэгээд онгоцны буудлаасаа метрогоор хэдхэн буудлын зайтай учраас таныг бараг буудлаас нь л тосоод аваад ер нь бүгдийг чиглүүлээд өгчих юм байлээ. За ирээд
эмчтэйгээ уулзан зөвлөгөөгөө авна. За ямар үйлчилгээ авахар болсон тэр дагуу ерөн шинжилгээгээ хийлгээд явах юм байлээ. Олон улсын үйлчлүүлэгчдийн хариуцсан эсхийн ажилтнууд таныг ер нь эмнэлэгт байх хугацаанд бүрэн чиглүүлээд явах учраас санаа зовлтгүй. Таны байрлах өрөөнд ч аваад ч өгнө. Танаас зөвшөөрлийн хуудас бүглүүлнэ. Гарын үсэг зуруулаад шинжилгээ өгөхөөс өмнө юу хийх шаардлагатай вэ гэдгийг ер нь бүгдийг танилцуулчихна. За тэгээд ерөнхий шинжилгээний багцуудад ихэвчлэн багтдаг MRI, цусны шинжилгээ зэрэг нарийн үзлэг онцлогоонуудыг бүгдийг хийгээд явах юм байлээ. Чанган хувийн эмнэлгийн тухайд мөн л улсын эмнэлэгтэйгээ адил төлбөр төлөх, бүртгэл хийлгэхээс эхлээд бүх процесс нь маш ойлгомжтой байсан. Ер нь Тайваны нийт хүн амын 1/3 нь энэ эмнэлгээр тодорхой хэмжээнд үйлчлүүлсэн гэдэм байлээ. За тэгээд Тайпей дахь салбар эмнэлгийн дарга нь бидэнд танилцуулга хүргэсэн. Hello, I'm Professor Chen Zhongchen, the Superintendent of Chang'an Memorial Hospital at Linkou. So it really is our honor to welcome all of you. We are promised to provide the best care to our the patients. And also I remember I have been to Mongolia around 10 years ago. I take the medical missions because I'm a craniofacial surgeon there. So we take care of some of the patients over there. It's really a memory for me. So I'd like to welcome all the Mongolian friends to our Taiwan. Thank you. Энэ эмнэлгийн үйл ажиллагаанаас онцлог нэг зүйл нь Порто эмчилгээний төв. За Порто эмчилгээний төв нь тусдаа барилгатай. За энэ барилга нь бол байгаль дээлтэй ногоон байгууламж гэдгээрээ бас их сайшаагддаг юм байлээ. За төв барилгаасаа алхаад очиход 5-7 минут орчим болох учраас ийм шаттл басаар бас үйлчилдэг. За тэгээ алхахад хүндрэлтэй ч гэдэм үү тиймэрхүү хүмүүст маш боломжтой санагдсан. За тэгээд энэ нь Тайваны хамгийн анхны зүүн өмнөд Азтай хамгийн том Порто эмчилгээний төв юм байлээ. Порто эмчилгээний 4 өрөөтэй өдөрт дунджаар 70 гаруй хүн энд эмчилгээнд ордог. Сүүлийн үед ер нь хавдрыг үр дүнтэй эмчилгэхэд Порто эмчилгээг ихээр ашиглаж байгаа. Хавдрыг эмчилгэхдээ ойролцоох эрүүл эд эрхтний гэмтээг эрсдэл бага гэдэг учраас өндөр хөгжилтэй орнууд сүүлийн үед энэ эмчилгээг маш ихээр ашиглаж байгаа. Энд болохоор яг одоо нөгөө Порто эмчилгээнийх нь одоо нөгөө Портоныг үйлдвэрлэж байгаа одоо туяа гаргаж байгаа яг цүм машин нь гэж хэлж болохоор ийм том одоо төхөөрөмж байна. Тэгээд энэ болохоор бараг 10 м өндөртэй. За тэгээд яг юуг нь болохоор Японд одоо загварыг гаргаад тэгээд яг Тайванд үйлдвэрлээд ингээд энэ одоо машинаараа эргүүлээд эмчил одоо нөгөө Порто эмчилгээг өвчтөн дээр хийд юм байна. Тэгэхээр өвчтнийг нөгөө одоо энэ тентээс нь одоо нөгөө цэцэргаар ингээд шарах тохиолдолд өвчтнөө хөдлөх шаардлагагүйгээр энэ төхөөрөмж маань өөрөө маш наривчлалтайгаар ингээд яг нөгөө өгсөн командын дагуу хөдлөх учраас өвчтөн хөдлөж одоо ямар нэгэн жижиг алдаа гаргахгүй улмаас одоо энэ төхөөрөмжийг хөдөлгснөөр маш наривчлалтайгаар одоо өвчтөн дээр нөгөө цэцрэг эмчилгээгээ Порто эмчилгээгээ протон буюу одоо энэ туяа эмчилгээгээ одоо үзүүлж байгаа гэсэн үг юм байна. За тэгээд ер нь л Тайваны эмнэлгүүд орчин үеийн болон уламжлалт эмчилгээний аргуудыг хослуулт юм байлээ. Энэ хувийн эмнэлэг мөн уламжлалт эмчилгээний тасагтай. За эндээ өвчтнүүддээ зүү тавина, суудас барина гэд яг л уламжлалт арга барилуудаа ашигладаг. За мөн хүний хилээр нь даралт, биеийн халуун зэргийг нь шинжлэх боломжтой ийм сонирхолтой аппаратаас байсан. За эмнэлгийн одоо нэг маш гоё таалагдсан юм нь хамгийн доод давхартай одоо юм дэлгүүртэй, бүр өсчөнтэй, банктай гэд маш олон зүйлийг доод давхартай багтаасан үнэхээр сонирхолтой санагдаа. Угаасаа энэ эмнэлэг маань өөрөө маш том эмнэлэг байсан учраас ингэж шийдэж өгснөөрөө тэ өвчтнүүд болон одоо хүмүүсийг одоо ар гэрийнхнийгаа ирэх гэж ирсэн хүмүүстэй хол явах шаардлагагүйгээр эмнэлэг дотроосоо доороосоо нэг зүйлийг одоо доороос ингээд бүх зүйлийг худалдаж авах боломжтойгоо шийдсэн маш таалагдлаа. За тэгээ нөгөө 7-Eleven сүлжээ дэлгүүр нь, хувцсны дэлгүүр, өсчин, банк, хувцас угаалгын газар, тэгээ бүр ингээд travel одоо нөгөө аялал жуулчлалын одоо аяллаа үйлчлэгээ үзүүлэх юм
үйлчлэгээний хэсэг хүртэл байгаа нь маш гоё таалагдлаа. Тэгээд бүх зүйл ер нь бол байд юм байна. Тэгэхээр энэ эмнэлэгт ирсэн хүн бол ерөөсөө зам хол гараад хаашаа авах уу, энийг хаанаас авах уу гэд. За энэ бүр ингээд будаа агшаагч те ингээд цахилгаан барааны хэрэгсэл хүртэл байна. Тэгэхээр магадгүй бас эмчнэр нь энэ нөө хонож олон хоногоор ажиллах те ингээд яаралтай хурал уулзсанд явах шаардлагатай байдаг бол доороосоо ингээд хувцас аваад ийм үйлчлэгээ авах боломжтой байд юм байна. За одоо ингээд түрүүн дэлгүүр одоо өсчин банк гэдэг янз бүрийн хэсэгтэй хэсгийнхаа эсрэг талд нь яг food court буюу одоо хоол идэхтэй хоолны хэсэгтэй юм байна. За тэгээд мэдээж нөгөө энэ хүмүүс хооллож байгаа учраас янз бүрийн халдвар тархах гэдгийг тархахаас одоо сэргийлээд ийм одоо нөгөө тусал хийлгэж байгаа эсвэл одоо биеийн хаалын хэсэгт шарахтай ч гэдэм үү те иймэрхүү үед нөгөө заалтуудтай хүмүүсийг орохыг хориглолт юм байна. За тэгээд ийшээгээ ороод хүмүүс маань маш олон төрлийн хоолны сонголтоос хоолоо идэх боломжтой. За авах юм бол одоо ингээ Япон хоол яг өөрсдийнх нь Тайван хоол одоо цагаан хоолтон бол цагаан хоолны газраас цагаан хоол идэх. За тэгээ түргэн хоолны Subway байна. За мөн одоо нөгөө bubble tea, янз бүрийн жуус, тэ жимсний шүүс уух гэд уух хоолыг бол маш олон төрлөөр энэ чинь ер нь 19 бараг 20 орчим хоолны яг юм юутай байна. Хоолны газартай юм байна. Тэгээд хүмүүс хүссэн сонголтоороо Япон хоол идмээр байвал Японоос сонгоод идчихнэ гэд. Ингээд хүмүүс хүссэн сонголтоороо 19 бараг 20 орчим төрлийн хоолны газраас сонгоод хоолоо идээд хооллох боломжтой ингэж бас шийдэж өгсөн байна. Ингээд бид Тайваны улсын болон хувийн эмнэлгээр орж танилцлаа. Сүүлийн үед эрүүл мэндийн аялал буюу аялангаа биеэ уншлуулж эмчлүүлэх хандлага нэмэгдэж байна. Хэрвээ таач бас эрүүл мэндийн аялал сонирхож байгаа бол Тайваны эмнэлгүүдийг зорж үзэл маш боломжтой санагдлаа. За ингээд манай зурлаач бит хоёрын Тайван дахь 4 өдрийн аялал маань өндөрлөөд бит хоёр яг одоо Монгол руугаа буцах гээд байж байна. Тэгээд богино хугацаанд байсан ч гэсэн Тайван оронтой энэ улстай танилцаад жоохон ч гэсэн соёл үе түүхээс нь суралцаж мэдж авсандаа маш баяртай. Үнэхээр гоё улс байлаа. Тэгээд хүмүүс нь ч гэсэн найрсаг маш илдэг. Тэгээд энэ 4 өдрийн хугацаанд Тайван улстай танилцсан энэ аялал маань ингээд өндөрлөж байна. Тэгээд үнэхээр гоё байлаа.